you'll feel the happiness deep down in your heart. Je vis bien. والله حاسة الفرح ده بقى جزئي. También no hay palabras para decir. Et je crois que c'était vraiment du pur bonheur. Und wenn wunderbare Koinzidenzien zusammenkommen, ist das Glück. 3 сарын 20 дэлхийн аз жаргалын өдөр дэлгэр сайхан Монголдо аз жаргалтай амьдарцгаая. Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Зар мэдээ сурталчилгаа сайнны редакцийн зүгээс бэлтгэн хүргэдэг ээлж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочны хойморт маань зар мэдээ сурталчилгаа сайнны захирал аз жаргалын зам төрийн бус байгууллагын тэргүүн даваагийн баясгалан өргөдөг ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд болон телевиз үзэгч нийт ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргье. За энэхүү хүндтэй зочныг урьсны учир юу вэ гэхээр жил болгон 3 дугаар сарын 20-ны өдрийг нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс аз жаргалын өдөр болгон тэмдэглэдэг уриалга гаргасан байгаа. Өнгөрөх жон буюу 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр аз жаргалын зам төрийн бус байгууллагаас санаачлан энэхүү өдрийг Монголд анх удаа аз жаргалтай амьдарцгаая уриалгын доор тэмдэглэж өнгөрүүлсэн байгаамаа. Тэгээ энэ 2014 оны хувьд ингэж өнгөрүүлсэн бол 2015 оны одоо хүрээнд энэхүү баярын өдрийг ямар уриалгын доор тэмдэглэж байгаа талаар яриагаа эхлэх үү. За тэгэхээр энэ жилийн хувьд бол бид бүхэн аз жаргалын өдрийг бас тэсч чадан хүлээж байна. За энэ өдөр маань бол түрүү жилийн уриалгын мэдээлчээр үргэлжлүүлж байгаа. Түүнээс гадна бас шинээр 3 одоо уриалга гаргаж байна. За энэ дээр бол аз жаргалын цагтлын давалгааг бол гаргаж байгаа. За аз жаргалын цагтлын давалгаа маань өөрөө бид бүхэн энэ амьдралдаа маш олон хүнд талархаж баярлж явдаг. Бид нар эргэн тойронд сайн сайхан хүмүүс байдаг учраас амьдрал оршин тогтнодог. Тэгээ энэ хүмүүстэй бид нар төшөг тулгуур нөмөр нөөлөг болсон сайн сайхан хизээд очиход гараад цоод мөрийн мэнд төшчидэг ийм сайхан хүмүүс байдаг. Энэ хүмүүстэй баярж талархснаа тэр болгон илэрхийлж чаддгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нар одоо анхаарал хандуулаад энэ өдөр аз жаргалын давлгаа, цагтлын давлгааг одоо бий болгож байгаа. Тэгээд эхний цагтлууд маань зарим мэдээ сон дээр гараа явж байгаа. За бус түүнээс гадна 10,000 цагтлыг бодитоор нь бас бид нар ингэж аз жаргалын өдөр түгээн. За тэгэхээр та бүхэн маань энэ өдөр манай мэдээч хэрэг цагтл 10,000 гэдэг бол Монголын ард түмэнд хүрэлцэхгүй. Тийм учраас та бүхэн өөрийнхөө гарын дор байгаа цагтлын одоо бичгийн цаас түнчлэн ил цагтлууд дээр хайртай дотны аль болох олон хүнд аз жаргал түгээсэн ил цагтлыг одоо явуулаач гэсэн уриалга гаргаж байгаамаа. Мөн түнчлэн 2 дугаарт нь эерэг сэтгэлийн өдөр байгаа. За манай зохион байгуулагч мөнх гэрлийн санаачлагаар эерэг одоо сэтгэлийн өдөр буюу сөрөг комментгүй өдөр байя гэдэг. Ер нь болж өгвөл 365 өдөр бүгдөө л аз жаргалтай баймаар байна. Сөрөг комментгүй баймаар байна. Гэхдээ одоо том болдгоо болвол яг одоо энэ өдөр онцгойлон та бүхэн маань Монголын ард түмэн маань интернет орчинд онлайн орчинд сөрөг коммент бичээч. Эерэг сэтгэлийн өдөр байж үеиндээ урам хайрлж бие биенийг хөхүүлэн дэмжүүлж магтсан сайшаагаач. Тэгэхээр энэ өдрийг та бүхэн онцгой анхааралтай авна уу гэж бас хүсэн өрөөж байна. За мөн түнчлэн эрүүл зөв зуршлын өдөр гэж байгаа. За энэ эрүүл зөв зуршлын өдөр ямар нэгэн хорт зуршил гэдгийг бид бүхэн мэдсээр хагаад яагаад Монголын ард түмэн үүнээсээ салж чадахгүй байна гэж одоо манай байгууллагын төрийн бас байгууллагын зөвс үзэж байгаа. Хорт зуршил гэдэг айхтар нэр нь байсаар адил нь гаж одоо зуршлуудыг бол хэрэгэлсээр байна. Тэгэхээр энийг одоо нэг өдөр болиоч. Аз жаргалын өдрийн дэлхийн нийтийн энэ аз жаргалын өдөрт хүн болгон хөл нийлүүлэн хамт алхахын тулд энэ өдөр та бүхэн өөрийнхөө өмнө, өрөөл бусдын өмнө, гэр бүлийнхээ өмнө, хамт олонныхоо өмнө хариуцлага хүлээж эрүүл зөв зуршлын өдөр болгооч. Болж өгвөл өглөө гимнастик хийгээрэй. Мөн түнчлэн энэ өдөр болж өгвөл бас мах идэхгүй, мацаг барих ийм сайхан эрүүл зуршлыг хөвгүүлэн дэмжсэн өөрийнхөө биеийг амраасан ийм сайхан инээмсэгэл дүүрэн ийм өдөр байхыг уриалж байгаамаа. Энэхүү өдрөлгийн хүрээнд нэг уралдаан зохион байгуулж байна тий. Зургийн уралдаан, эссе бичлэгийн уралдаан энэ талаар та яриул. За энэ өдөр бид нар аз жаргалтай амьдралын одоо зуршил, соёлыг төлөвшүүлэхийн тулд аз жаргалтай амьдрах гэдэг бол маш том соёл байгаа. Тэгээ маш том соёлыг бол бид нар аливаа нэг соёлыг төлөвшүүлэхэд бол хугацаа, хүч хөдөлмөр чармаалт гардаг. Ийм учраас энэ аз жаргал гэдэг сэдв дээр анхаарал хандуулаад эссе бичих, анхаарал хандуулаад зураг зурх маань тухайн хүний эерэг сэтгэлгээнд нэмэр
хандив болно гэж үзэж байгаа учраас нь тэр хүмүүс яг энэ сэдв дээр анхаарад ямар нэгэн үйлдэл хийж байхдаа аж аргалын эерэг мэдрэмжийг авах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгээ ийм учраас энэ уралдааныг одоо зохион байгуулж байна. Нодлон бол бид нар бас зургийн уралдаан зохион байгуулсан, эссе бичлэгийн уралдаан зохион байгуулсан. Энэ жил одоо бас хүмүүс маань нэмэгдэж өшөө их эссе аж аргал танихаар юу юм бэ гэдгийг бичиж манай одоо редакц хамт олонд ирүүлвэл бид нар одоо 3 сарын 25-нд хүндэтгэл ёслолын арга хэмжээ хийн. Хүндэтгэлийн одоо за энэ өдөр бол энэ эссе бичлэгийн уралдааныг шалгаруулна. За зургийн уралдаанаа шалгаруулах юм аа. Тэгэхээр ад жаргал гэдэг сэдвээр та бүхэн бидэнд материалаа ирүүлээрэй. Мөн түнчлийн энэ өдөр онцгойлон бид бүхэн гэгэн үйлстэн хувь хүн, гэгэн үйлстэн байгууллага, гэгэн үйлстэн гэгэн үсийг дэмжигч байгууллага, түүхэн гэгэн үйлстэн гэсэн 4 одоо номинацаар одоо цомуудыг бэлдсэн байгаа. Тэгэхээр энэ цомуудыг бол үнэхээр одоо ард түмнийхээ сайн сайхны төлөө, аж аргалтай амьдралын төлөө, эрүүл энх тунхын төлөө гал халуун сэтгэлээр ямар нэгэн эдийн засгийн эрх ашигын сонирхолгүйгээр одоо үйлчилж байгаа төрийн болон төрийн бас байгууллага, компаниуд, хувь хүн, цаг хугацаа, оюун санаа, зүрх сэтгэлээ зориулсан хийсэн ажил болгоныг бидэнд одоо бас материалаа ирүүлээч гэж урьж байгаа юм. За тэгээ эндээс бид нар хилцээд хамгийн шилдэг байгууллагуудыг бол шалгаруулахаар одоо цом маань ингээд бэлэн болсон байгаа. Тэгээ энэ дээр одоо бичигдэх нэрс нь бол тодорхойгүй байна. Тэгээ энэ бол бас миний хувьд ч гэсэн маш их сонирхол татж байгаа. Энэ цомыг хэн авах болоо, эдгээр цомууд эзэн хэн байх болоо гэж бас сэтгэл догтлон хүлээж байна. Танаас бас хугацааг тодруулмаар байна л да. Тэгээ эдгээр цомын эздийг маань яг хэдний өдөр эцсийн байдлаар шалгаруулж цомыг гардуулах вэ? За ер нь бол 3 сарын 20-ны өдөр бүх нийтээр аж аргалын өдрөөр тэмдэглэл дээрээ тэмдэглэнэ. Мэдээж энэ өдөр бүх уриалгуудаа одоо хэрэгжүүлээрэй гэж хүсэж байна. За нодон жилийн бас уриалга байгаа тийм ээ. Дуу тохио ашиглахгүй, явган зочдтой хөндлөе, хотоо хайрлаж хоггүй хотод амьдарцгаая, мөн түүсэн халуун ам бүлээрээ гэртээ тэр байгаа хоолоо яг нэг дор бүгдөө цуглаж хоолоо ядэрэ гэсэн уриалга маань хэвээрээ байгаа. Харин энэ цомын эзэд бол 25-ны өдөр шалгаруулна. Цомын эзэдийг шалгаруулах материалыг 23-нд тэгэхээр 3 одоо өдөр байх нь 20-нд тэмдэглэх юм байна. 23 хүртэл материалуудыг хүлээж авах юм байна. 25-ны өдөр ёслолын одоо тэр арга хэмжээ болохын хүлээн авалт хийгдэнэ. Тэгээ хүлээн авалтандаа энэ эрхэм төрүүлсэн зочдоо бид урих юм аа. 25-нд эдгээр цомын эзэд маань шалгарч өөрийнх нь гар дээр цомоо хүртэж явах нэ. Үзэгчдэд зориулаад бас нэгэн мэдээлэл хэлье. Аз жаргал сэдвтэй гар зургийн болон эссе бичлэгийн уралдааныг дараах хаягаар хүлээн авах юм байна. Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо их тойров Баянбогд плаза буюу бидний хэл зайснаар Баянбүрдийн торгоос гисэр сүмлэн 3 дахь зам дагуу хуучин Мобикомын байрны 3 давхарт хүлээн авч байна. Холбогдох утсуудыг танилцуулъя. 91-9-8 болон 95-27-27-93 91-9-2 утсуудаар та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Ингээд дараагийн асуулт таны болон таны ард нэлээ том баг команд ажиллаж байгаа хэл да. Ер нь ажлын явц одоогийн байдлаар хэдэн хувьтай үргэлжилж байна вэ? За ер нь бид нэр аж аргалын өдрийг тэмдэглэхтэйгээ холбогдуулаад 75 төрлийн ажлын жагсаалт гарсан байгаа. Тэгээ энийг бол хийгээд одоо нэг 75% гүйцэтгэлтэй явж байна. Тэгээ 25% маань бол дутуу байна. Тэгээд олуулаа хийж байгаа учраас за миний ард манай зар модын сурчлагын соёлын хамт олон бас тусал дэмжиж байгаа байгууллагууд байгаа учраас бас ажил маань бас урагштай явж байна. Тэгээд өөрөө бас гэгэн юм болохоор буйны сайхан ажил болохоор бас нэг бүтцчдэгтэй айлбаа нэг ажил чинь. Тэгээд бид бүхэн ингээд ажиллаа хийж явж байна. Тэгээд ер нь бол аж жаргалын өдрийг ингэж тэмдэглэж гисэнтэй холбогдуулаад дэлхийн нийтмэн ч гэсэн бас их хөдөлгөөнтэй байгаа. Тэгээд олон газрууд одоо энэ дээр илүү анхаарал хандаад 7 тэрбум хүн 7 тэрбумуула өөр гэсэн аж жаргалтай, өөр гэсэн аж аргалын түвшин дээр явж байгаа. Түүнээсээ дэш ахих нь зүг байгаа. Тэгээд эрг сэтгэлгээний өдөр гэж онцгойлон хэлсэн явдал бол ялангуяа манай Монголын ард түмэн дээр бид бүхэн эрг сэтгэлгээ хөгжүүлж аж аргал төрөх юм байгаа. Тэгээд энэ дээр бол бүх юмыг болохгүй бүтэхгүй тийм муухай гэдэг байдлаасаа сольж хин нэгнийхээ зөв хийж байгаа үйл ажиллагааг дэмжиж, хөхүүлэн дэмжиж, урамшуулж тэрийг даган дурааснаар Монголын ард түмэн аж аргалтай болох юм аа. Тэгэхээр энэ дээр бол нийт энэ өдөр бүгдөө бие биендээ талархсан, инээмсэглсэн, бие бинийгээ урамшуулсан, гал халуун үгээрээ урамшуулсан, бие биендээ тэрвэрсэн ийм халуун сайхан өдөр болоосай л гэж одоо босох байна да.
таныг бол манай Монголын ард түмэн мэдэх байх л да. Аз жаргал судлаач хүн гэдгийг чиг үүднээс нь тий. Та аз жаргал судлаач хүний үед ер нь аз жаргал гэдэг зүйлийг тодорхойлж хэлвэл юу гэж хэлэх вэ? Нэлээ их гүнзгий одоо судалсан да. Би 15 6 жил энэ дээр бол ноцолдож байна. Тэгээ энэ дээрс бол би маш их юм сурж өөрчлөгдөж өөрөө их эерэг тал руугаа өөрчлөгдөж надад бас их үр дүнгууд гардаг. За ер нь бол аз жаргал гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр зөв, сайн, гэгэн альва нэг үүс бүтээл дээр хүн сэтгэл хангалуун байж, түүндээ баяр хөөртэй байж, сэтгэл дүүрэн гал халуун сэтгэлээр эерэг энергиээр цэнэглэгдсэн, тэгээ тайван амгалан оршиж байгаа хариуцлагатай үлгэр жишээ байдлыг аз жаргал гэнэ. Тэгэхээр энэ бол өөрөө их чанга том сэдв. За үнэхээр гоё тодорхойлж хэллээ. Үзэгч олондоо та бүхний дунд гэгэн үүссэн байгаа гэдэгт би бат итгэлтэй байна. Тэгээ тэр гэгэн үүссэн гэ бидэрт эрүүлээрээ цомын эзэд бол үнэхээр нүдэ олсон байгаасаа гэж миний зүгээс хүсэж байгаа. Тэгэхээр нүдэ олсон цомын эзэдийн үнэхээр гал халуун үг яриа тэр ёслын хүндэтгэлийн одоо тэр өдрийг чимэх юм. Тэгэхээр эрхэм одоо хүн та энэ эрхэм байгууллагын энэ аз жаргалын гэгэн үүссэн болж тодроосоо гэж бас энэ нэрүүлгийг твшүүлж байна. Тади өрөөл Батбаш сайхан орж голтгой. Аз жаргалын зам төрийн бас байгууллагын тэргүүн мөн зар мэдээ сурталчилгаа сонины захирал Даваагийн Баясгалан өргөдөн оролцлоо. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай үзэгчтэй.